LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. LGBT төвөөс эрхлэн хүргэдэг Mongolian Queer podcast-ийн маань шинэ дугаар эхэлж байна. Миний бие хөтлөгч Гонтой байна. Надтай хамт Кена байна. Сайн уу? Тэгээ өнөөдөр манай зочин маань өөрийгөө танилцуулахгүй. Сайн байцгаана уу? Намайг Алангоо гэдэг. Би 25 настай queer хүн багамаа. За би улс төр судлалаар төгссөн байгаа. Миний мэргэжил бол улс төр судлаач. Одоогийн байдлаар IT компанид бизнес хөгжлийн менежерээр ажилладаг. Өөрийгөө анх хизээ мэдсэн бэ ч юм уу? Надаас харин хүмүүс ингээд анх хизээ мэдсэн бэ гэж асуухаар надад жоохон эвгүй санагддаг л да. Яагаад гэвэл нөгөө мэдсэн гэхээсээ илүү угаасаа л тийм байсан болохоор яг мэдсэн гэдэг яг тийм нөгөө нэг цаг минут секунд ном гэсэн зүйл бол миний хувьд бол байхгүй л тийм. Гэхдээ яг за би арай л бусдаас жоохон өөр юм байна да гэж мэдсэн үе нэг 11-тэй л үед байсан юм байна да. Тэр үед л анх нэг охинтой амар сайн найзууд байсан. Тэгээ амар сайн найзууд байгаа л тэр чинь хандгаа цэслэн дээр байсан юм аа. Тэр охин сонсож байгаа л одоо хай дааж нэрийг санахгүй л байна. Тэгээ тэр үед тэр нэг охин юу яагаад тэр амар сайн найзууд байжгаад нэг залуутай үерхэд тэгээ тэрнээс нь болоод би амар саад болоод амар гутраад тэгээд амар тийм намайг хуурсан юм шиг мэдрэж төрчихсэн тэр үедээ амар broken hearted болж исэн. Тэр үед бол тэгээд найзаагаа алдсан л гэж бодсон юм шиг байлээ л дээ. Тэгтээ яг үүндээ би crushтай байсан юм бэл. Миний анхны crush л гэсэн ах юм да. Алангуй минь хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ? Өөрийгөө би gender queer хүн гэж бол тодорхойлдог. Gender queer гэдэг ойлголт нь болохоор би өөрийгөө эмэгтэй тэгээд эрэгтэй одоо хүмүүсийн хэлдгээр те эмэгтэй эрэгтэй хоёуланг нь л дотроо байдаг гэж боддог учраас өөрийгөө gender queer гэж тодорхойлдог байгаа. Хүмүүс намайг охин эмэгтэй л гэж дууддаг л да. Гэхдээ дотроо миний яг мэдэрдэг зүйл нь юу гэхлээр өөрөө дотроо эмэгтэй ч гэж мэдэрдэг, эрэгтэй ч гэж мэдэрдэг. Тэгэхээр яг нөгөө gender queer гэдэг үгээ ингээ магчлаад тайлбарлавал манай сонсогчдод юу гэж тайлбарлах бол яагаад заавал gender queer гэдэг юм бэ гэвэл? За gender queer гэж болно, gender fluid гэдэг бас нэг нэршил байгаа. За энэ өөрөө яг юу гэж хэлж байна гэхлээр одоо яг хүйсийн тодорхойллын хувьд тийм ээ зарим хүн өөрийгөө яг эмэгтэй л гэж боддог, зарим хүн өөрийгөө яг эрэгтэй л гэж боддог. Зарим тэр тухай ер нь огт боддоггүй ч байж магадгүй юм шиг санагддаг үед надад байдаг. Тэгэд угаасаа л би эмэгтэй төрсэн чинь угаасаа л эмэгтэй юм чинь тэрний тухай бодох юм юу байсан гэж зарим хүмүүс боддог байж магадгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол яг ингээд бүрэн өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч исэн үе байхгүй. Тэгээд gender queer гэдэг нь одоо тэр ялгаатай байдлыг илэрхийлж байгаа нэг нэр томьёо, нэршил гэж хэлэх юм уу? Тэгэхээр яг нөгөө өөрийгөө gender queer гэж тодорхойлоод тэгээд нийгэмд хэр нээлттэй байдаг вэ? Нийгэмд маш нээлттэй байдаг. Миний хувьд бол би бисексуал юм уу эсвэл gender queer гэдэг бол хүнээс ерөөсөө нуудаггүй. Гэхдээ gender queer гэдэг нэр томьёог маань бараг хүмүүс мэддэг. Бисексуал гэхлээр аягүй сайн мэдээд байдаг. Тэгээ gender queer гэдэг томьёог оруулаад ирэх юм бол за эдгээр ч одоо бас юу яриад эхлэвэ гэдэг нөгөө бүх толгойг эргүүлчин гэж боддог учраас одоо бид нар чинь трансгендер гэдэг үгч ойлгохгүй байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс нь. Тэгэхээр gender queer гэдэг зүйлийг дахиад оруулаад ирэх юм бол за эдгээр чинь нөгөө нэг солиороод бүр мэдрэл муутай алчж гээ хэлчин гэж боддог учраас тэрнээс болоод gender queer гэдэг хүмүүст бол нэг хилдэггүй. Гэхдээ миний илэрхийллийн хувьд бол би бол өөрийгөө gender queer байдлаар илэрхийлдэг л гэж боддог. Тэгэхээр нөгөө өөрийгөө бас бисексуал дээрэс нь gender queer гэж коммент хийх шаардлага гарсан уу? Ер нь л байнга гардаг. Тийм тэгээд гэр бүлийн ч юм уу найзууд нь яг хэр хүлээж авсан бэ? Миний дотны найзууд бол бүгдээрээ намайг анханасаа мэддэг байсан. Одоо найзлсан тэр бүхэл хугацаанд бол намайг мэддэг байсан. Тэгээд маа найзуудад хизээч тэр нь шоконд орж исэн ч юм уу гайхаж исэн зүйл бол хизээч байгаагүй. Энэ хүн бисексуал юм байна л гэж маа найзууд бол боддог. Гэр бүлийн хувьд болохоор ээжтэй хэлж исэн байгаа. Өөр гэр бүлийн гишүүдтэй нэг 2 3 хамаатандаа л хэлж исэн байгаа. Бус хүмүүст бол яг хэлж үзээгүй байгаа. Тэгээд ээж дэлгэхдээ манай ээж бол аюу хүн дээр хүлээж авч ийсэн. Одоо энэ тухай л огт ярьдаггүй. Тэгтээ мэддэг.
нэг ийм л сэдв байгаа да гэр бүлийн өрөөнд л. Тэгэхээр хүйсийн тавгууцал хэрэгтэй байдаг вэ ч юм уу? Эсвэл хин нэгэн өөрийн чинь чи заавал сизжендер л хүн бити ингээд гендер queer-гээ олон толгой юм яриад байгаа бай гэж одоо тулгах юм бол одоо хэр тавгууцал төрдөг вэ? Маш тавгүй байдаг. Бүр маш тавгүй байдаг. Одоо тэр тусмаа нөгөө нэг эмхтэй юм байж гэж хэлэнгөт те. Эмхтэй юм байж гэж хэлэнгөт нэгт би эмхтэй гэж боддгоо гэж хэлмээр санагддаг байхгүй. Тэгээ би эмхтэй байлаач гэсэн те. Эмхтэй байлаач гэсэн надад юу ч хин ч ингэж тулгах ирэхгүй гэж бол би боддог. Тэгээд тэр нь бол ер нь гүн тавгууцалд оролт юм байна. Ерөнхийдөө яг LGBT олон нийтийн хувьд болохоор тэр үзэгдэж байгаа нь амар чухал гэдэг чтэй бид хэдий бав хахад ч юм уу анх өөртөө хүлэн зөвшөөрч хахад өвөө надтай адилхан хүн байд юм байна гэд. Тэгээ миний хувьд болохоор одоо gender queer гэж илэрхийлж байгаа хүмүүс бас Монголд айгүй цөөхөн байдаг нээлттэйдэг. Тэгэхээр хэрвээ өөрийгөө бас мэдгүй байгаа gender queer хүүхдүүд байвал тэднэрт юу гэж зөвлөх вэ? Gender queer хүүхдүүдэд болон gender queer хүүхдүүд болон тий gender queer залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэхлээр өөрийнхөө тухай нэг маш сайн бодоод тэгээ дотны хүнтэйгээ ярилцаад үзээрэй л гэж би хэлэх байна. Яагаад гэвэл миний хувьд gender queer гэдэг нь яг үүндээ бас айгүй шинэ ойлголт. Би gender queer гэж өөрийгөө тодорхойлдог болоод одоо 2 жил болж байна гэсэн үг. Тэгээд би энэ тодорхойлолт яаж хүрсэн бэ гэхлээр би хамгийн сайн найзтайгаа маш удаан бүр хэдэн өдөр ярилцсны дараа л бид нар хоёлаа ойлгож авсан л та. Тэр ойлгож авсан зүйл нь юу гэхлээр бид нар хоёлаа өөрсдөө gender queer гэж тодорхойлдог. Үнэн нь бол бид хоёр өөрсдөө трансгендер юм болоо гэсэн бодол байжсэн. Трансгендер эрэгтэй хүн юм болоо гэж бодож исэн үед айгүй их байсан. Яагаад гэвэл яг ингээл өөрийгөө эмэгтэй эсвэл охин гэж хэлчихэнгүүт надад нэг л амар тавгууцаад байгаад байдаг тий. Тэгээ намайг яг эрэгтэй хүн гэхээр бас яг биш байгаад байдаг тий. Яг нэг голтон л оршоод байдаг. Тэгээд тийм бай тэрийг би найстайгаа маш удаан ярилцж, маш удаан гүн ярилцж, хоёлоо ойлгож авч ирсэн зүйл болохоор миний хувьд бол тийм байсан. Тэгэхээр дотны итгэдэг тий хүн байх юм бол тэр хүнтэйгээ нэг яриад үзээрэй. Тэгээд мөн дээрэс нь тэр хүнтэйгээ яриад тэр хүн ойлгохгүй байлаа. Өөр олон хүн ойлгохгүй байлаа гэсэн чамайг ойлгох хүмүүс байд юм шүү. Тэгээд тэрэн дээр төвчээртэй байгаарэ гэж хэлээ. Тэгээ нөгөө англи хэлэн дээр ялангуяа gender queer хүмүүс дээр нөгөө нэр томьёо байдаг шүү дээ. Хэрэг гэтээ хэрэглэх нь яагаад чухал юм бол яагаад яг gender queer гэдэг үгээрээ хэрэглэсэн дээр вэ гэж юу? Тийм хин нэгний одоо нөгөө day ч юм уу зэ гэж ярьдаг шүү дээ. Тэр нь яг gender queer хүний талаас яг яагаад чухал юм бол би яг хинбэ яг хүн гэдэг утгаараа би яг тэрүүгээрээ л одоо бусдад тодорхойлогч юм гэдгээр айгу баярлдаг гэх юм уу. Яг тэгвэл би хий биш яг үндэ бас ши биш байгаад байдаг те. Уул ингээ гаднаас арангууд ялчгүй шийл байгаад байдаг амар олон үнийнүүд нь. Гэхдээ миний дотор мэдэрч байгаа зүйл нь нөгөө нэг хэлээд байгаа тэр they гэдэг нэр томьёо. Тэгээ they гэдэг нэр томьёо ингээд имэйл дээр ингээд надад they гэдэг тийм байдлаар ингээд имэйлээр ингээд байгах баярлалаа л та. Би finally day эцээцнэ. Finally би нэг хүн гэдгээрээ хинбэ гэдгээрээ хүлээн зөвшөөрөх чинь гэсэн тийм сэтгэл төрүүлдэг учраас энийг ашиглаж авах нь ер нь зөв юм аа гэж боддог. Яг нөгөө нэг gender queer ч юм уу эсвэл одоо хүйсийн тагууцалтай ч юм уу хүүхдүүдийн болон хүмүүсийн найзууд гэр бүл дотны хүмүүст нь хандаж юу гэж хэлмээр байна. Маш олон юм хэлмээр байна. Ямар зөвлөгөө өгмөр байна. Миний өгөх зөвлөгөө нь яг юу вэ гэхлээр яагаад ч юм те LGBT хүмүүс гэхлээр дандаа бид нарыг ялгарлан гадуурсаар ирсэн. Тэгээд тэр гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр дандаа тийм гаж буруу одоо байгалийн бус гэдэг утгаараа гаж домтон ч юм уу те тиймэрхүү утгаараа дандаа хүлээж авдаг. Яг үүндээ LGBT гэдэг байгаа хүмүүс нь тийм ээ хүйсийн баримжаа илэрхийлэх хувьд эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд нэг бол хүнд зүгээр дурлсан хүн лесбиан, гей, бисексуал тийм ээ зүгээр л би энийгээ хайрлаж байгаа тэр хайр за тэгээд трансгендер болон gender queer хүмүүс болоод ирэхээр дотроос өөрөөсөө мэдэрч байгаа тэр мэдрэмжинд нь бид нэршил олгосон болохоос биш тэр нь одоо юу гэх юм гаж ч юм уу те гаж ч юм уу эсвэл байдаггүй энэ түүхэнд 2000 жилийн түүхэнд хизэж байгаагүй зүйл гэсэн зүйл биш юм шүү. Энэ gender queer хүмүүс байсаар л ирсэн, трансгендер хүмүүс байсаар л ирсэн. Бид нэр яалтчгүй цөөнхөл байгаа даа учраас
Тэгсээс ямар ч тийм гаж донтой тийм зүйл гэсэн үг биш шүү. Тэгээд мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваарай л гэж хэлэхээр байна да. За подкастт урагдаад ярилцлага өгсөнд баярлалаа. Би яг нэмэлт мэдээлэл өгөхөд нөгөө транс түгний яг ийм цагаан өнгөн нэдтэй голын тэр нь болохоор яг ийм gender queer, gender fluid, non binary хүмүүсийн өнгөн гэд би уншижсэн бохгүй. Тэгээд бид нар чинь байд юм байна штэ тэр дотор гэдэг айгу баярлж исэн. Тэгэхээр ер нь бол LGBT хүмүүс ч, cisgender straight хүмүүс ч одоо энэ мэдээллийг авах цаг болсон гэж би бодож байгаа. Тэгээ хамгийн ихэнд яг төлөөлөл нь болоод орсонд маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.